Урдж буй улаан дээлтэй өвгөн Монголын их амар амгалан морины хөлөөс шөдөр уйдж шөнийн талд гуних Монголын их амар амгалан модон тэрэгний хөгтөгүй шин өвсний солонгой гიშгэх Монголын их амар амгалан молор саран Монголын их амар амгалан. За тавлаг сайхан намарч гин үү? Сайхан намарч гин үү? Сайхан. Эх орныхоо наран ургах хязгаарнуудад 4 цагийн эргэлтэнд нүүдэлчин соёлынхоо гал голомтыг сахин сууга малчин төмнийхээ ухааныг дархалж зон олноо алдаршуулах зорилготой далын хомир нэвтрүүлэг. Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин 1-р багийн малчин Цэрэн дугрын Лавгсүрэнгийн хот айлаар зочлоо. Лавгсүрэн гэж шавилхан эгэлжирийн энэ залуу эцэгтэй чөдрийн морийг төхүүлж тусад орсон хар багнаснаас малын дүр сууж буян зүргээр бичүүлсаар өдгөө аймаг сумын авраг малчин, сумын алдарт уяач, сумын хурлын төлөөлөгч болж ах トゥ айл хөрш нутаг усандаа хүндлэгдсэн хөдөлмөрч нэгэн юм. Хурдан моринд хорхойтой өнөө цагт тал нутагт ховордоод байгаа тэмээн сүргээрээ алдартай малыг 5 төрлөөр нь өсгөхдөө үржил сэлэгц үйлдвэр угсааг нь голчлон анхаардаг удам дамжсан малчин Лавгсүрэн түүний гэргий дулам сүрэн нартай эрхэм үзэгч таныг танилцуулж байна. Тэгээд 85 оноос л одоо аваагаа дагж малдах гэсэн да. Бас аав ээж дүүнэрээ маань аваад сургууль соёлд оруулдаг, явцдаг. Тэгэл миний айлын том хүү болохоор араа авч үлддэг. Тэгэл мал дээрээ амьдрал дээрээ. Тэгээд малд явж байхдаа би сургуульд байхдаа ч гэсэн 1 хектар номонд мөнгөт байгаагүй. Тэгээд номноос малман л илүү санагдаад байдаг байсан. Тэгсээр л тэгээд малчин болсон доо. Өөрийнхөө сонирхлоороо л сонирхолтой юм хүн хийдэг юм л. Тэр зод болж гэнэ үү? Яаж гэнэ үү? Тэрэнд нэг ер нь өөрөө сонирхолтой зорж байгаа хүн бол нэг шантраад байдгүй юм бэл. Тэгээ бит хоёр нийлээд одоо мал гээд 20 хэдэн жил болчихлоо шүү дээ. Тэр манайх энэ залгаа нутаг байхгүй. Манай баяндын сумынхаа урд цагт энэ манай нөхөр болохоор энэ хойд цагт нь тэгээд би тэр ондод орж гарч ичээ тэгжэл танилцаад. Тэр хэдэн настай байсан бэ? Би ч одоо дөнгөж 16 настай байсан. Манай ань чи 18 настай. Тэгээд би тэр айл гэр болчихлоо шүү дээ. Би айл болохдоо тэр зүүр ногоон дэнч дээр нь айл болж ирсэн. Тэгээд л одоо хүртэл ингээл нуураа тойрол энэ сайхан хангахаа гисгийн өртөөд л сайхан амьдарч байна да. Анх хоёрыг одоо яг үрг тусгаарлаж яхад хичнээн мал бас тасдаж одоо өгч айл болгож ирсэн бай тухайн үед. Тухайн үед бол манай аав ээж хоёр нэг 30 гаруй өхөр 10 гаруй адуу 5 тэмээ нэг бог нэг 100 гаруй бог байсан баг. Тэгэл бит хоёр тийм одоо бит хоёр тасдаж өгсөн. Тэгээ бит хоёр тэргээрэл тэрийгэл өсгөж үржүүлж тэгэл амьдралдаа хэрэгэлсээр л өдөө болтер хамаал маа сайхан өссөн л дөө. 90-ад онд чинь цаг сайхан байсан. Тэр 2000 он хүртэл бол ер нь цаг сайхан байсан шүү дээ. Хангаа дэлхий сайхан устай ногоотой. Яг ер нь малчин хүн бол засцууд янз бүрийн үзхэл юм лээ л дээ. Тэгээ тэр болгоныг тэгээд л давсан да. 2009 онд манайхны эднийх тасарч юм аа застав зод болсон. Тэрэнд л манай лаггүй харин эдэн малаа гайгүй сайхан авч болсон. Энэ хоёр хүмүүс хоёулаас гайгүй аваад орсон. Бас тэрмэд мэлээ өхөөсөн. Тэрэн яг байгалын яг үхдэг чамтай өсдөг чамтай юм чинь. Одон судраа авч явна гэдэг бол бас бид өөр хүүхэд биднэрийн л одоо үүрэг байх ёстой гэж би боддتي. Аав маань миний мэдх 85 оноос өхөрчин болж урдум тэмээ мал хариулж байсан юм лээ.
Дарамт аймгийн Хөгөн сумын үндсэн уугуул хүн шүү би. Тэгээ Хөгөн сумаа Сэрэгдэн сум болоход би Сэрэгдэн сумд ирж ирсэн. Тийм уугуул хүндээ. Ийсэн ажил маань 61 оноос хойш нэгдэлд ажил хийсэн хүн би. 60 оноос хойш. Тэгээд наад нэгдэл тараагүй мал байхгүй да. За та чинь сумын аварга малчин юм биш үү тий? Цараг 30-ны аварга л да. Нэгдэж тэгж өгч үйсэн наад. 86 онд үхэрчин хүр харж байсан. Хүрийн тараг 30. Тэгэхэд чи олон ч үхэртэй байсан дөө би. 40 жил малсан хүндээ тэгэхэд би нэгдэлд хорогдуулаад би төлбөрт орж байгаагүй. 61 он сургуульд ороод 65 онд 4-р анги төгсөөд 66 онд би 14 настай нэгдэлдээ өмнө сааж ихэлсэн. Тэгээд 10 гаруй жил саагаад зүйлдээ хоёулаа хөдөө гараад өгөнтэйг мал дээрээ гараад тэгээд болт мал дээр хөөхд аач гуцнаар хөрөн тэгээд дандаа мал дээрээ тэгээд сайхан амьдэрч гаж байна. Мал дуртай байгаад би чинь 4-р ангиас мал нэгэд л гарсан. Тэгээ мал бас хүн чинь нэг сонирхолтой юм гэж байна шүү дээ. Тэгээ би өөрөө мал сонирхолтой л. Тэгээд мал-сар яваад нэгдлийн юмнэг шиг мөрийн унсаар яваад л өнөө хүрсэн. Нэгдэлд бол их юмнэг сургаж байсан дөө би 1 жил 30 хүртэл сургаж байсан. Малчин гэдэг маань нэг ёсны мэрэгчлээ гэж манайхаа ярьдаг шүү дээ. Тэ цэцгүй хөдөлмөрийн хүчинд л малынхаа тоо толгойг л өсгөж одоо үржүүлж байгаа. Тэ ер нь аах айл болоод явж байхдаа бас нэг хэдэн тоо толгой болгох чи гэж бодож ирсэн. Тэгээд энэ 2010 оноос хойш би чи 2000 онд нэг зодонд өртсөн. 2010 оны хавар нэг өртсөн. Тэрнээс хойш бол за ер нь чанар анхаарах хэрэгтэй юм байна. Ямарваа малчин хүн гэдэг бол ямар ч байсан чанараа харж л малыг үржүүлэхгүй бол тэр олон тоо бол бас хохирлох юмстай юм байна лээ. Эцгийн гэрээс өрх тусгаарлаж гал голомтой анх бадраахта арваатхан адуутай тусдаа гарч байсан лавг сүрэн өдгөө бол төрийн наадмын айраг түрүү олныг хүртэж үтсэн адууныхаа хурд үржилт юу юунаас илүү анхаарлаа хандуулдаг хөх уяачдын нэг. Энэ марын диктортой нантай орхи би нэгнүүдээ даваад унгааж байсан. Савка маань үү? Тогтолж байсан орхи тэгсэр угаад орхи ядуулгаагүй дуртай болсон юм да. Парина дүүгийн юунах гэхлээр байж битгий он ахараа он олж иж байна гэ. Тэгээд дандаа энэ нэг дашгина махан унж ижил нөгөөд хүү маань ундаг. Тэгээ нэг нь ойчил яахгүй нэг нь яахтай яав гэж би тэгэн тэхлээ ахаараа унвал ахын унвалж ижил дүүгийн унвал тэгжлээ төлөөтэй яадаг байсан. Зуны дэлгэр цагт төлөө бүрэн аваад уйсан морин одоо айраг түрүү авах нь одоо малчин хүний хувьд сэтгэлийн одоо баяр жаргал цэнгэл идэх шүү дээ. Ер нь би багасаа морин дуртай байсан. Морь унж эхлэхээсээ би аймгийн алдарт даваагийн дугур гэдэг өгний морийг 6 настай унж ирсэн. Тэр үед одоо бойл цолонд бол сайн очсон байх хэвээр маа одоо тэр өвгөн эртэн гүрцсэн юм шиг үлээ. Очрын жадам гэж нэг жижиг өвгөн байсан. 3 морь уйл 2 суманд айрагдж яадаг. Ер нь олон морь уйдаг. Манай тэр даваагийн дугуургаач өөрцгөө нэг 4-5 морь л уйдаг. 3-аас 4 л айрагдж яадаг. Тийм сайхан 2 буурлын морийг унж тэгээ бас нэг тэр үед зайдан хүүхэд морь ундаггүй гэж эмээлтэй хөлн урт болчлоо гэд надаар тэр жил морь унуулаагүй. Тэгээ 88 онд аавдаагуугаад одоо энэ манай нутгийн манай 2 дугаар огийн сайн малчин үнэлтэй Бямтав гэдэг хүний дагч 88 онд анх сайхан нуурын урд дээр морины сүүл боож анх өөрийн гисэн морь тэндээс 88 онд л сүүлийн боож гисэн дээ. 96 намайг айл болоход манай аав хэр дагав гэж 99 онд би тэр фермерийг соёолнсын сэргэлэн сумын наадамд анх төрийн наадмын төрөөр авч үзчихсэн. Тэгээ маш их хөөрч байсан да. Тэгэхээр тэр үед хэдэн настай залуу байсан юм шүү дээ тий?
Би чинь 99 онд би 21 тэйсэн юм да. Жил дараалан сумын алдар тойж авсан. 3 жил дараалсан байсан. Сумын залуу ч авчихад сумын шилдэг залуу яачиг авсан. Тэгээ би алдарт авсан. 3 жил яг огсроо авсан л да. Тэгээ сүүлийнхээ жил сумын алдарт авч шилдэг байж болж байсан. Энэ 102 маань бас хэр одоо амжилт аримтаа сайхан наадаж өнгөрөө. Энэ зууны хувьд бол бас нэг адууны үржил слэчгээд ер нь энэ аймгийн заалтан сүхтүүдтэйгээ нийлээд нэг 4-5 жил адууны үржилд маш их анхааралтай явж байгаа. Тэгээд өнөө зууны хувьд бол хүүхдүүд, нодны өнөө зууны хувьд бол хүүхдүүд л их байсан. Тэр нь сайн наацсан, нодны 10-аад аригтай, өнөө жил бас 10-аад аригтай. Сайн л наатаж байна. 11 онд. Хэдэн онд үлээ хаануулт ариг? 11 онд бүрмөр аригдчих. Хээр азарга аригдчих. Нэг өдөр хоёр. Хээр азарх ч хэдэр? 3. 3-оор. Хоёулаа 3. Хоёулаа 3-оор орчих. Одоо л энэ хэдийнхаа цэврүүдийнхаа охин толгойдыг л өгчлөө одоо үржилтээсээ оруулвал тийм ээ. 18 онд ч анх намайг иргэж. Нэг морьтой, нэг эрд анхтай. Тэгээд адаатай болно ах. Тэгээд үржлээ цуг ихлээл өтөрч. За битээр чи нийлэл нэ Сүхбаатараас нийт нэг 3 жил гарны хугацаанд 70 гаруй гүйл авчирсан да. Тэгэл ер нь Сүхбаатар голцог үүнүүдээр тэгэл үржлээ хийгээл. Бас алдар цолтой бас олон танигдсан адуунуудаас бас үр төлөөс нь ирсэн тугал ухаагийн төлөө байгаа. Манай ончин ухаагийнхаа ончин ухаа гэдэг одоо манай сэргэлэн манайхны өөрсдөө унгаа адууны удам мөкслийн адуунууд байна. Боржгон орж байгаа. Боржгон бор гэж бас төлүүд нь уус үстээс савралдж байгаа адууны цустай адуунууд бас байна. Тэгээд ер нь лайл болох тэгэл уус үсийн юмнууд сайн цуглуулж байна дөө. Азаргнуудын хувьд л ерөнхийдөө дандаа тэгээд хандсаад байгаа хөө. Ер нь бүр гадаад юмнууд ер нь хэрэг. 6 цагаар 6 цагаар шүү. 6 цагаар азарга байна. Дэлхийн номер 1 Галилеогийн ач нэг азарга байна. Орсын бас шилдэг үржүүлэх Саладын гэдэг нэг араб азарганы төлөв байна. Тэгэл ер нь тэгэл хойноос ирсэн. Дандаа шилдэг үржлэх азаргнуудыг л үржилтээ ашиглал. Сүхбаатар говь чиглэлийн гүүнүүдээр дагнаад л. Алтай азарга янз бүрийн төлгүүнүүд. Тэгээ битэрч тэгэл хоорондоо тэгэл өөрсдөө адуунууд юм чи тэгэл дундаа ялгахдаггүй тэгэл үр төлөө тэгэл аль дуртай азаргандаа тавина сайн гүүнүүдээ. Энэ жил таагнууд бас шүтлүүрнүүд сайн уралцсан. Тэгэд одоо гол юмнууд тэгэл дараа жилээс л үтэрч том наадамд уралдах зорилготой л үзэж байна. Уран хүү бол морины нуруунд ирсэн. Одоо бас тантай адилхан бүгд л морины одоо хорхоотой хөтөлбөд байна. Бүгд. Миний том хуучин мор үеийн нодны өнөө жилийн сайн давхгүйж байгаа. Хурдан мор үеч сонирхож эндээ хичээл зүтгэл одоо эндээ л их тууштай явмаар санагддаг. Тэгээ одоо бүгд хамтраад ярилцаад ер нь хамтарж л явдаг доо. Битэд уралдаанд явлаа гэхэд манай аваараа аваад үлддэг. Манай дүү бас морин дуртай, морин сайн одоо адуун дэрэмгийн сайхан залууд байгаа. Миний дунд тууч нь бас сайн үе. Яг айл болоогүй болохоор надтай гэртээ байдаг. Гэртээ мөр хараа байдаг. Ах нь бол айл болцсон болохоор тэр гэр орондоо авч байдаг. Адуу чин тэмцээн л их ордог. Адуунд бас давгүй.
залуу байдгийг. Тэгээ өнөөдөр ладуундаа явчаад ирж амжсангүй шүү. Тэр хөө манай аймгийн аврагт очиж хөлбөмбөр суманд нодны сумаасаа шалгараад аймгийн аврагт очиж дэд байранд орж исэн. Талын түмэн адаачдын тэмцээнд очиж нэг тусгай байранд 5 дугаар байранд орж исэн. Тэгээ жижиг наадмууд бол сайн оролцдгоо. Ер нь бол өөрөө 9 медальтай тийм залуу байдгийг. Бас морь иж оролтон морь саавын. Тэгээд дүүн одоо ундаг болсон болохоор одоо үед чинь нэг унаач хүүхдийн асуудал их хэцүү болоод байгаа шүү дээ. Тэгээд бүтэн жил шахвал морийг уяхад одоо бол морь уяхад бүтэн жил шахуу тийм хүний хөдөлмөр ордог болчихсон. Санхүү ордог болчихсон. Ийм үелтэй. Тэгээд тэр их хөдөлмөр оруулчихад хүний хүүхдээр унуулад мордуулахад нэг цаг гарангийн хугацаанд л айлын ирэх хүүхэд яаж унахыг мэдэхгүй л болтой. Ийм л итгэхгүй юу. Тэгэхээр одоо өөрийнх нь дүү ундаг болсон болохоор би энэ хоёроо дуртай наадамдаа яваа гэж ярьдаг. Намайг лавг сүрэнгийн баяр хөөгдөг. Би 8 настай. Тэгээд гоё юм дуртай мөрөө унаад гоё. Таны амталтаараа. Чи ер нь морь дуртай хэдэн настайгаас морь унсан бэ? 3. Тэгээд 4 настайгаас нэг уян жоохон морол. Тэгээ өөрийнх нь дүү болохоор байн гэртээ байна, морьдоо унаас сурцсан, эзэмшсэн байна. Морьноосоо айхаа болцсон байна, эмээхээ болцсон байна. Тийм болохоор морин сурахад бууж мордох нь зүв. Тэгээд би аавшгаа олон хайрыг түрүү авахыг хүсдэг. Тэгээ аавшгаа алдар зуяалж болохыг хүсдэг. Миний ганц нэг уяач болохтой их зарчмалдаг нэг зарчим байдаг юм л та. Унаач хүүхдээ мориндоо их сайн дасгахчихл их амар байдаг. Намайг ч одоо тэр настай хүмүүс морь унуулж ясан болохоор тэгжсэн. Аваачаал одоо уяа эхлэлээ би очино. Тэгэл миний ундаг морийг унуулаад ажлыг хийлгээд л тэгэл яваад байдаг. Тэр чи дан ганц би унахгүй шүү дээ. Тэр айлын даваагийн дуурган гэхэд минь намаа морь унж хахад ач охин цаг торлоо гэж ихч надаас 2 ихч 3 ихч унжсэн. Тэр цаг торлоогч ундыгаа л унна. Би ундыгаа л унна. Бит хоёрын морийг сольж унуулж бол тэр үед тэднэр үрдэт гэж байгаа. Тэр ухааныхаас л би их уламжилж бас морины хүүхдийг их солих сонирхолгүй. Тодманлаа яаж Дорнодын цагаан үеийн Бацрахын морь унжсэн. За тэрний өмнө бол гэртээ аавынхаа морь ундаг байсан. Манай морийн сайж үйдэг. Би дүүтэйг ундаг байлаа. Сургуулийн 9 сарын нээлтэнд хүүхдүүд морь үйдэг. Тэгээ би байнга даагны уралдаан болдог. Тэгэд аавынхаа зөвлөмжөөр нэг 5 даг үйжсэн. Тэгээд одоо тэр 5 даг мань 5 л орж одоо их бахархдаг. 1-5 дотор орж. Тэгээ манай аавч ер нь энэ тэн аваал сумын маяр наадам ер нь дүүв тэр идмэр өндөг байхад бол 2-3 орон лайрагдуулдаг байсан. Тэгээ 2 хүү иж байгаа болохоор сүүлийн 2-3 жил нэх морь харч гэж сэнгүй хүүхдүүдийн үржил дээр нь л би анхаарлаа тавиад байж байна. Ерөнхийдөө бол өсөлт мөрөдөл рүүгээ ер нь бол нэлээд ойртсон төгсөл гэж бодож шүү дээ. Одоо бол ойрын зорилго бол тэгэл том наадамд л өөрсдөө хамгаан унган дамагтаа дугаалдаг л. Айрагдуулах, сумор нутгийнхаа нэрийг гаргах темирхүүл мөрөдөлтэй байна. Тэгэл мөрөдөлтөө бол ер нь их л ойрхон очил гэж үзэж байгаа.
Тэмээ гэгч Тэнгэрийн амьтан. Байгаль цаг уурын хатуу хөтөө нөхцөлд төгс зөгцдөг энэ сүвлэг амьтан Дорнод аймгийн Хойд сумдын нутгаар ховорхон тохиолдно. Сэргэлэн сумын аймгийн авраг малчин Лавгсүрэн 20 гаруй жилийн турш тэмээн сүргээ өсгөж амьдрал ахуй унлаг ажиллагадаа хэрэгжилж тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлж яваа хүн юм. Намайг малчин болж гарахад аав маань миний хөө сайн малчин болноо. Тийм болохоор миний хөө ер нь нэг 5 гошуу мал гэдэг нэг айл байх нэг хотонд байх ёстой юм шүү гэж надад захиж ирсэн. Тэгээ би энэ тэмээ маань одоос тэмээнд яваад ингээ ховор болчихоор би ер нь тэмээгээ чадал чинээгээл тэмээ үржүүлээ л гэж бодсон. Би тэгдэг юм. Та нар 5 гошуу малыг 5 болонгийн 5 гошуугаар нь байлга. Нэг малын битгий байхгүй болог. Бүгдийг байлгах гэдэг. Ер нь байлгах гэж ёстой. Тэр үеэс өдийг хүртэл ингээ ахлаар таны тэмээч нэлээд олон болсон байна. Миний багт нь 10 хэдэн тэмээтэй л анх айл болж исэн шиг санаж байна би. Тэгээ одоо эргээд харахаар олон тэмээ болдод зарим айлууд маань доронтын хэмжээнд аймгийн хэмжээнд баг болчиход байна шүү дээ. Энд чинь хоорцсон нэг хоорцсон төрөлдөө орчлоо 5 гошуу мал. Энэ тэмээ хариулна гэдэг ч бас тийм амар дэвш юм хэлээ л дээ. Сая хэдэн жилийн өмнө ковидын өмнө нэг аймагт нэг тэмээний тэмцээнд орсон баг тийм ээ. Тий. 19 онд манай Дорнод аймаг тэмээний тэмцээн зохион сумдын дунд. Гэт тэмээн поло болоо. За тий. Тий. За тэрэнд нэгийгээ оролцуулаад нэгийгээ уралдуулаад тэгээд улс дунд ирж одоо дашгин тэмээ үргэдэг юм уу болигч мөлгээд тэгээд нэг дөрвөөр орж байсан. Тэгээд л дараа жил цагаан онд болно гэдэг л яах вэ нөгөө тэмцээнд яваад ирсэн хүн чинь бодож байгаа одоо дараа жил хараа л чанартай болж явах юм байна. Тэ нэг ороод авчих чанаас бас нэг юм харсан. Тайгнаас янз бүрийн юм харж л. Тэгээд нэг хос тэмээний 3 дугаар байранд л орж ирсэн. Одоо тоо толгой нь хэд хөөд? Одоо тоо толгой нэг над дээр байгаа бүх тэмээ нэг 150 тэмээ байгаа. Ер нь тэмээ бол бэлчээр голдоггүй. Одоо энэ малын идэх муутай шарилж бутраган тийм говь талдаа л ер нь айгүй нь сайн нутгалдаг. Онцлогтой малаас өөр өвсөдний халгай бургасан. Тэгэл ер нь малын идэх муутай л өвсийг маш сайн идэж чаддаг мал та. Тийм болохоор нэг онд ороход бол ер нь гайгүй. Малгай нь бол жоохон нарийн. Жоохон ер нь малаас бас арай өөр малгайт. Тийм л байдаг мал. Үржлээ бас тодорхой цаг хугацааг нэлээд авдаг бах тий. Үржлийн хувьд 2 жилд нэг ботголно. Манайх чи би 2007-8 оноос онд би энэ өмнө говийн цогтоод гэдэг сумаас 10 тэмээ хөдөлтөж авч. Дөөр дээрээ байсан тэмээн дээр нэмж тэгжил тэмээний үржил хийсэн дээ. Манай ер нь одоо машинаар нөөж үзээгүй. Бас л одоо тэр үед тэмээн тэргээрээ ээж аав хоёр маань 10-аад эмнэг тэмээ сургаад хөллөд нэгдлээд явчихлээсэн жоохон багт. Харж илээсэн. Маллага нь ер нь ягаад арай нэг бусдаас хүнд ах вэ? Төлийн талд л ер нь тийм онцгой хүндтэй. Тэмээ ер нь өөрөө нэг харахад ийм богод дуухан мал болохоос их эмзэг. Ботгоор нь хөлшин инг батгалж яхад хүнтэй цуг тэмээгээрээ очихгүй. Бас хүн яг малчин хүний нэг зарчмал тэгэл зарчмал та. Нэг хөлстэй мөртөө хүнтэй цуг ороод нэг хороод инг батгалж яхад ороод гарахад өглөө нь очиход нэг бас энтсэн иймэрхүү үзэгдэл гараад идэв. Тийм болохоор ойрын үед бол одоо тэгээ тэмээний үржлийн үед бол хүн амьтантай тэмээгээр очих байсан. Ботгоон голсон инг хөөсөлж хам туйлн
бороохгүй бол овоогон тайж далдан өөнтөж хорвоод гомд бол хууран татаж тайтгарна өөрөө өөртөөгөн ярьж орчлонгийн эдрийг тайлна. Хорундан бүгж чихэндэн эмэг зүйхээсэн хорц төргөн мөрдөөл цулмөнгөөр хазаарсан мэдэл чадал албан тушаал хөөцөлтхийг мичийн жилийн зуднаас ч дордодсон. Ардынхаа дүүлгийг морин бэлдээр тогтоосон алтан гутай зурганд галын хүрэн янцгаасан сур харилдэгдэн бодлоон цуглддаг сургууль үтснээ мартсан ч өвөгдийнхэн үгийг мартаагүй. Манай нэг сумын аваргууд аймгийн аваргууд малчигтай хамтраад эхлээд нэг 3 айл нэгдээд дараа нь 6 болоод дараа нь 5 болоод тэгээд 6 болоод өнөө жилээс бүгдийг бөөгнүүлээд явна гэж байна тий. Таад маань тэгээд ер нь нийгмийн хариуцлагын хүрээнд залуу малчтай дэмжиж бас тэр чинь нөгөө 16 оны айхтар төмрөөс хойш нэг багийн иргэд нэлээ айхтар манай нэгдүгээр агаар чинь яг голлож орж ирсэн төмөр штэ. Тийм шүү дээ аюултай. Голлож орж ирээд. Тэгэхэд тэр төмөрчд айхтар багаараа нэрвэгдсэн. Зарим айл малгүй болсон. Тэр төмрээр ч одоо манай багаар айхтар голлож орж ирж би өөрөө халж бас тэр галны аюулыг үтсэн л дээ тэгээд эмнэлэгт байж хата бодож ирсэн. Олон жаал гэр оронгүй болж олон амьд хатуус шатаж халж зарим нь журмал хөөгүй шахуу болж тэг бас нэг айлт ч гисэн нэмэр болох л гэж тэрийгж багийн хорол дээр санал гаргаж тэрийг харин ард түмэн дэмжиж одоо болтол сайхан явж байгаа. Зөвхөн малаа өсгсөн хүн болгоно л авраг малчин болчихгүй. Нутаг ус сум орон нутагтаа ээлтэй, үлгэр дүүрэлэлтэй. Монгол ахуй соёлоо Монгол орн авч үлдэхийн төлөө хичээн яваа аймгийн авраг малчин лавг сүрэн санаа нэгт нөхдийнхөө хамт эхлүүлсэн аврагын хишиг аян сум багийнхаа олон залуу малчтад дэм болж амьдралд дэмүүлэх амжилтанд хүргэх итгэл найдварыг бэлгэлсээр байна. За тэгэхээр Дулумсүрийн хичээвд бол одоо хань хилээд агаад одоо мал маллах замыг сонгосон тий. Тэгэхээр зарим үед бас таас хашрах ч юм уу тийм зүйл ер нь байсан уу танд? Байхгүй мал манай нутагч сайхан болохоор тэгээд малад агаад тийм яах гайгүй ч зурхан бараа аймаг бол нутаг орон манах сайхан болохоор гайгүй. Тийм нэг гарч байгаагүй. Ер нь бол яг малчин үнийг гэргийн гэдэг бол бас хүндэл ажилладаг тийм. Жилийн дөрөөлөл одоо бас хүнд цаг үеийг хамтдаа туулаад өргөж байгаа. Тий. Хаврын хавсраг тэнгэрийн мохоод л өрнө хэцүү дээ. Тэнгэр сайхан үедэл малчин чинь налгаар сайхан мал үрдэр сайхан ш налаагаад мал маллах ер нь сайхан би хаяа төв мөд очих тэр төвийн хүмүүс цагийн ажилтаа хүмүүс цагд барагдал хөдөөний хүмүүс чи үгүй штэ. Цаг наргүй явдаг. Гэхдээ цагт баригдаж хүний дор ажилддаг өөрийгөө л дураар байдаг болохоор тэр нь надад их сайхан гоё санагд. Тэр юу. Би энэ аймгийн сайн малчин гэж хүндтэй цолыг 16 онд авсан. Тэгээд ер нь ямарваа нэг төрийн шагналуудыг авч явах бол сайхан л байдаг. Авсан хойно маш их үүрэг
хариуцлага өөртөө л бодогдож байдгийг. Тэгээ би бол боддгийн үр хүүхдүүдтэй энэ хавийнхаа залуучуул ер нь манайхаар бас нэлээд хүн орж гарнаа. Тэгээд өөрийнхөө хэлэх ийм доошо хүмүүстэй ч насаар арай дүү хүмүүстэй ярьдгийг. Одоо энэ хүндтэй сайхан цолыг ахна аваад авсаа. Энийгээ ингэ дааж явах хэвээр. За багч гисэн та нарт бас ахна нэг хэлэх юм байх хэвээр хоо. Төрөөс авсан юмыг төмдөл зарцуул сур. Захидгийн би. Тэгээ төм зарцуулна гэдэг маань яг хөтэй төмтэй сайхан бас нэг төмтэй харьцаж байгаа хүн өөрлөлтөө ядахад л хүн ороод гарч гарахад энэ манай эхнэр чи хүн ороод гарахад хоолтой цайтай энэ хүний буян их. Тэгээ энэ цолыг авахд миний хань чинь бит хоёр багахан чайл болж 96 онд тэрнээс хойш бит намайг төшөд тулж болохгүй байхгүйд мань оролж тэг их л үүрэг гүйцэтгэж явдаг амьдралын маань одоо нэг хэсэг шүү дээ. Нэг ч муудалцж байгаа гэж бид тэр хэлдэг. Муудалцах үйл гардаг. Тэгтээ тэрийг манай хүн чинь жоон түргэн зантай. Тэгээ аюу цагаахан. Тэгэл түргэн болохоор тэгэл тэр үедээ дүрлцээд байна. Тэр үед нь би дэвчээд тэгээд дугаал өнгөрөв. Тэгээ дараа нь яг би чи тэгсэн гэсэн гээл хэлнэ л дээ. Тэгтээ бууж өгдөг. Эмэгтэй хүн чи бас тэгээд дийлгээл тэгэл үздэг байхгүй тэгээд манай анжаа дараа нь бууж өгдөө. Өөрөө түргэн тийм цагаахан санах бодох юм уу тийм л. Савгсрын эхээс тавуулаа. Удам дамжсан авраг малчид гэж хэлж болно. Түүний аав залуудаа сумын тарах хүчний аврагаар тодорч байсан бол хоёрч дүүн сумын авраг малчин юм. Дүүнэр маань 19 онд миний доотх дүү эрэхтэй Ямбодарч гэж дүү маань 19 онд сумын сайн малчин болж манай энэ баг хүргэн манай чимгээ дүү их маань 16 онд сумын сайн малчин болчихсон. Танай яг одоо яг нутгалж байгаа энэ газар бол их сайхан газар. Тэгээ хажуудаа нууртай ямар нэртэй нуур вэ? Энэ газрын нэр маань бас ямар нэртэй газар вэ? Манай энэ нуур Борноо чулууд гэдэг нууроо. За одоо энэ Борноо чулууд гэж бит хоёр хоёулаа тоглож өссөн тийм сайхан нутагтай. Одоо энийг хараад сууж өгч. Сайхан байна да. Энэ нутаг яг манай нутаг бол сайхан нутаг л да. Малд бол өгөөжтэй, ногоо цагаа сайхантай, мал сайхан таргалдаг, ус унцайтай ийм л сайхан нутаг. Тэгээ ийм сайхан нутагт л мал малж байгаа хүн ядарч үдрэж байгаа юм байхгүй. Сайхан маллаад л өнөөлөгсөн. Тэгээ манайх ер нь нэг 5 сар гаргаад л хойд энэ хөгний өнгөрийн 13 болог хөгний хөгшил маань гээд байнгын тэнд тусдаг айлууд. Ер нь бол одоо манай настангуудын мундаг цагтаг үг байдэн штэ. Мал мэтгэхгүй бол малаа дагаад нүүчхээ гэж бол цагтаг. Энэ бол маш их мундаг үг ээ. Би бас энэ Улдар цолон дүртлээ энэ олон мал хэдэн малыг дагж мал олон нэлээд хэдэн жил мал маллаа. Ялангуяа тэмээ бол нэг халтар солнор нутгийг бол бараг л заагаад өгчтэй. Тэмээ өхөр хоёр бол заана. Өхөр бол бүр нутаг заа. Хамгийн нутгийг хэцүү мэддэг өхөр байхгүй. Мал мэдхгүй өхрээ даг гэж нутаг мэдхгүй өхрээ даг гэдэг юу гэдэг. Тэмээ бол бас ер нь ингээ ажиглаад аргагүй заагаад байт.
Манай хаваржаач тэр маань. Аа. Тэгээ энэ борно нурт бол цусдгийг. Хаа нэг жил сайхан жил цусж. Айдууд нэг цусдаг байсан юм. Одоо бас нэг цаг үе жоохон гавчиг болоод цусгаа болчиход энэ хашаа хороогоо чөлөөлж байгаа. Бас үлчээр нутгаас эргэх гэж малчт маань бас хэн хэнгүүл бүгд дор дорноо бодцоож байна даа. Ер нь л одоо тэгээ малчин л уян болохоор малаа бол ер нь 5 төрөл дээр нь л хийж байгаа шүү дээ. Тэгээ хонд бол би одоо энэ нутгийн сайхан үзэмчин гуцны ямаг гэж байна. Эндээс бас 50 жил байсан. Бороод гуцны ямаг гэж байсан. Тэндээс 50 жил байсан. Одоо энэ баргаас энэ хөлбөмбөрөөс харин хэдэн гоц ирж хонь ер нь сайхан болсон. Лавгсрынгийн том хүү малын баг эмч. Түүний гэр бүлийн хүн нь мөн л хөдөө аж ахуйн мэргэжилтэй. 4 дахь үеийн малчин залуус мал сүргийнхээ үржил селекцэд анхаарч яс чанар мах сүвний гарцыг нэмэгдүүлэх талаар аавтайгаа зөвлөлдөж эднийх малынхаа удмын санг улам бүр сайжруулсаар байна. Дорн тавин политехник коллежид малын баг эмчээр сурж исэн. Тэгээ сантер хийж одоо хүнээр бол совлогчлон да. Тийм мэрэгчлэр төгссөн. Тэгээд хөдөө гараад тийм учраас би одоо тийм мэрэгжил сурж авсандаас бахархдаг. Тэрийг би морин дээрээ дуршин, малдаа дуршин, зөвхөн морь ихгүй бүх 5 гушин мал дээрээ эм тариаг нь хийн. Ядруул нэг тараад энийг би босгондоо гэсэн тийм бодолтой байдаг. Одоо энэ хоёрынхоо нэг анх эхний жилийн төлөө за би миний дадлага дуршлага бараг та нарын номноос ч одоо бараг хэлвэл гэж бодож ирсэн. Тэгээ сүүлдээ бол ингэ шинжлэх ухаандаа ороод сүхтүүдэд хэлж ярих харна. Манай хоёрч сайн надтай ярилцдаг. За ийм үржлийг хийвэл аав ийм болох юм байна. Ийм одоо жишээлх юм бол ийм бухны зураг харуулад энэ ингэдэг бух ийм бух сүү мах сүүний чиглэлийн ч гэдэг юм. Ингээд яриад ирсэн. Тэгээ одоо тэгвэл шууд тэр лимузин гэдгээс нь үржүүлэг хийчихэлдэ гэсэн болдгоо гэж хүүхдүүд тэр шинжлэх ухаанаараа болохгүй аа. Энэ чи 3-4 үе дамжуулж үржүүлэг хийдэг. Эхлээд ангусаар хийнэ гэсэн. Тэгээ ангусаар хийгээд 3 жил болоод энэ тоглолтууд нь сүүлийн тоглолтын гараад байгаа. Одоо тэр Герман сэмтал гэж нэг улаан халзан бох ирээд энэ тэрийг хийгээд тэгээд энэ малын бас нэг тех чадвар нь өөр болдог юм шиг байна шинжлэх ухаанд. Тэгжээж тэр одоо лимузин гэж чинь тахгүй тэр лимузин ч бол их жин ихтэй их том гардаг. Тэ манай хоёр хүүхэд надад зөвлөд одоо өхрийн тал дээр одоо хоньны тал дээр бас тийм би бол яг энэ нутгийн брэнд болсон одоо тэр үзэмчин гуц бараг гуц бүрээд гуцнуудаа л тавьж хоньоо сайхан болгосон. Одоо эднэр нэмээд эдлпэ гэж одоо нэг юм улаан хуц тавьж байна. Одоо тэрийг бол ирэх жилээс л ашиг шимийн үцэх байх. За бас одоо ямаагач ус хэлээс хийж л байгаа. Тэгээд энэ эрчмийн үржлийн хар гэдэг ухаан тавьж байна. Малч хаан гэдэг бол нэг эцгээс сүрд, үрээс сүрд гэдэг. Таны хувьд өөрөө бас 3 хүүтэй тий? Хүүнэртээ бас ер нь юу гэж цагтаг вэ? Одоо хүүнэртээ энэ 2 томоос нь эхлээл захиж байна шүү дээ. Одоо мавах хүмүүс жоох юм болохоор юу ярих вэ? Тэгээ 2 томдоо бол одоо энэ малчин хүн гэдэг маш их төсвөр дэвчээртэй том зонтой орж гарсанд нэг ундтай цайтай ийм л байх ёстой шүү л гэж бэр хүн хоёртой ихцэгдэг да. Одоо ингээд малынхаа ашиг шимийн төлөө бас нэг чанарын төлөө л явж байна дөө. Ер нь ч одоо мал өсөд бас энэ амаргуул болж байна. Тэр чанартайхан хэдэн малтай байвал амар юм болов уу гэж. Манай аав ээжийн мал малж байсан үеийг би бас жоохон одоо нэг бахаал би хаяа зармын л мэддгийг. Тэгээд эднэр чи ингээд тэнгэр муухарлаа гэхэд гар зогсож байгаа. За энийг өнөөш нь болохгүй шүү. За өнөөш гайгүй дээ гэд ингээд харж идэг.
тэрийг өөрөө мэдэрч идэг. Тэгээд за болохгүй гэж байгаа хүн мэдээж тэр мал хонороо бөгнүүлээд янзлаад авчина. За болно гэж байгаа хүнтэйгээ орхичихна. Тэрний характер зөрөөд байдаггүй тийм хэл мэдрэмтгий хүмүүс байсан л да. Нэгдлийн малыг бол ер нь отроор л голзуух нь үгүй зүйл мал чи олон суурлын шүү дээ. Эгэ өнөөний нэг хувийн малтай адилгүй. Бас чи нүүдэл суудлаас би бол харин нүүхэд бол нэг татгаж байгаагүй. Ер нь их удаад нэг нутаг дээр удаж байгаагүй. Одоо л харин удаж байх шиг байна чи. Нүгөө цуугаад байх газар маань бас нэг жаахан давчулчихсан. Айл амтан голонтой мал хонор олонтой ийм болохоор бас нүүж бухад нэг нутгаад яг муутчаад иймэрхүү л чад байна л да. Нүүдэлчин ахуй соёл гэдэг нь бол Монголын одоо дэлхийд ганц онцлогддог тийм соёл л доо. Тэгэхээр энэ соёлоо л одоо маш сайн авч үлдэх ёстой хаа гэж боддгийг. Тэгээ яг одоо цаг үе нөр болцсон болохоор мэдээ технологи бол дээшилчихсэн, хөгжил маш дээшилчихсэн юм үед энийг одоо нэг мэдхээр орон нутгата жишээлх юм бол би боддог л да, би өөрөө иргэдийн төлөөлөгчөд суудгийг. Тэгээ би иргэдийн төлөөлөгчдөө хаяа нэг санал тавьдгийг. Энэ малчин өв соёлоо авч үлдэхийн тулд энэ настай хүмүүсийг ганц нэг одоо мэддэг настай хүмүүс байна шүү дээ. Одоос настангууд цөөрж шүү. Энэ сайн малчтаас зөвлөгөө маягаар зөвлөгөө хэлгэж. Ер нь хүнээс хүн сонсохороо баг мэддэг. Үзээд ирэхээр нэг жоохон мал хараад ингээд бас нэг мал гэдэг чинь сайхан цагтаа сайхан л амтан. Саарахгүй таарна хүний нэг бас нэг юу болгох болох л гэсэн үе таарна. Тэр үеэр үзээд өнгөрсөн залуучууд бол энэ настай хүмүүсийн үгийг сонсох юм бол маш их сайн ойлгоно. Ер нь тэгэл дээрээсээ дээд үеэсээ л бид нар энэ уламжлалыг авч үлдэхийн тулд одоо манай өвөө аав тэлжсэн баха бид нар тэлжсэн ингээд л үй дамжиж л яваа. Би өөрөө 3 үеийн малчин, миний хүү 4 дахь үеийн малчин л да. Тэг ингээд би бол тэгж л боддог. Хүний хөзөнтэй дүнтэй явна гэдэг чинь хүний бас нэг маш их том болох юм байна. Хүний амьдралд. Тэгэхээр миний хөвшөө сайхан зодтой. Одоо энэ сайхан үржил хийж сухтай нэлж олон жилийн үржил хийцгээл энэ шинэ одоо тааруулж шүү. Хан орчлон зартай нууц төвчөөний мөрдийг хар тогийн дор сүргээ самбар жимэлсэн чулуу үрлэн хурдлах сашхин зэв хүлгэн цуутай наадмын тэнгэр дор наран зөв баргасан ариун буянтай сүргэн бурхантайгаан хамт тэгсэн агуй хэрэн хөөрөлдөггүй агуй хардаа албаны тамхтай бичгийг үнэн дан хавчуулаад мартсан адууны хан тамгыг болохоор хадаг яндартай залсан цуурай хадны сүгнээс буурал намтар нарилахгүй чулуун зэвсгийн үеэс идэхэн дүү малчин